Очроор огтлогч дорд зодваа судар оршвоо. Төгс гэгэрэгч болон гэгэрэл замнагч бүхэнд мөргмөө. Миний сонсон тэр нэгэн цагт Бурхан багш Шравасти хотод ялгуугч ханхуугийн цэцэрлэгт Аната Бендадын номын хүрээлэнд 2500 дээд сахилтан хуургууд болон тоо томшгүй бодисадва нарын хамт залран сунаа. Тэр нэгэн цагт эрхэм хүндэт суваадыг суудлаас босч дээд хувцаа нэгэн игэмдээ тохон баруун өвдгөө бохорч алга юугаа хавсран Бурхан багшад ийн өчвөө. Төгс ялагч, түнчлэн ажрагч, дайсныг дарагч, нойр нойс сэрэгч та бод сэтгэлт, агуу сэтгэлтэн шавнартаа тус өглөгийн дээдийг сойрхогч билээ. Бурхан багш минь ээ, бод сэтгэлтний хөлгөнд орогчод хэрхэн замнаж бүтээж сэтгэх вэ хэмээн асууваас Бурхан багш эрхэм хүндэт суваадыг зарлиг болроо. Суваадээ чи сайн буянт ажгуу төгс гэгэрэгч бээр гэгэрэл замнагстад тус өглөгийн дээдийг сойрхон. Тиймээс үлэмж сайнаар сонс, үнэн сэтгэлдээ хүлээн ав. Хэрхэн замнах бүтээх сэтгэх учрыг би номсугаа хэмээгээд бод сэтгэлтний хөлгөнд орвол хамаг амтан тухайлбал өндгөөс төрөгч, хэвлээс төрөгч, чийг дулаанаас төрөгч, ховлон төрөгч, дүрст ба дүрст бус, ухамсарт ба ухамсарт бус, амтан гих нэр итгэлд хамаарах тэдгээр бүх төрөл зүйлтнийг төгс амарлангуй хутагт хүргэсүгэ. Цаглашгүй олон амтныг амарлангуй хутагт хүргэхийг зорих авч нэгэхэн ч амтан амарлангуй хутагт хүрээгүй гэж сэтгэх түн. Учир юу хэмээвээс бод сэтгэлтэн бээр амтан гих төсөөлөл, сүнс гих төсөөлөл, бодгаал гих төсөөлөлд баригдвал түүнийг бод сэтгэлтэн хэмээхгүй. Бод сэтгэлтэн бээр бодит юмс үзэгдэлд оршилгүйгээр өглөг өгөх учиртай. Дүрс дуу үнэр амт хүрэлцгүй оногтхуйн алиндэн ч оршилгүйгээр өглөг өгөх түн. Ямарваа хэлбэрт эс оршихын бод сэтгэлтний өглөг хайр бүлгөө. Юунд ч эс орших тийм өглөг буйныг хэмжих аргагүй болоо. Түүнийг хэмжих нь огторгуу хэмжих мэт бэрх. Бурхныг ч хэлбэргүй чанарт үзэх түн. Хэдий ч нэ түүнд хэлбэр оноон төдий ч нэ хуурмаг болоо. Хэдий ч нэ хэлбэрээс салан төдий ч нэ үнэнд ойртмоо. Ирээдүйд адаг 500 жилийн цаг үед буюу ариун сургаад үлэмж сүрэлтэд учрах тэр цагт элбэрэл журамт эрдэм бэлэгт бод сэтгэлтнүүд мэндэлмөө. Тэд ганц Бурханд ёроол буян үйлдэх бус төг түмэн тоо томшгүй бурхтад өргөл тахил өргөж адис буян хүртэмөө. Энэхүү ариун судрын үгс дор уйрал бишрэл өр зүрхнээс нь ундрах тэдгээр сайн хувтныг түнчлэн ажрагч толтном. Тэд би гэсэн, амтан гэсэн, сүнс гэсэн, бодгаал гэсэн төсөөлөлд үл автмаа. Тэд юмс үзэгдэл буй гэсэн, үгүй гэсэн төсөөлөлд ч үл автмаа.
Хэрвээ бод сэтгэлтнүүд юмс үзэгдэлд буй гэсэн төсөөллөөр хандвал тэр нь бие гэсэн, амьтан гэсэн, сүнс гэсэн, бодгаал гэсэн баримтлал болоо. Хэрвээ юмс үзэгдэлд үгүй гэсэн төсөөллөөр хандвал тэр нь мөн л бие гэсэн, амьтан гэсэн, сүнс гэсэн, бодгаал гэсэн баримтлал болмоо. Бод сэтгэлтэн бээр юмсыг буруу үл баримталдаг шигэ юмс үгүйгч үл баримталмоо. Тиймийн учир энэ сургаалыг эндүүрлийн мөрний гатлах сал онгоц гэж ойлгогчд юмс үзэгдлийн буй давтаагүй атал буй бусад автах юм. Хэн нэгэн 3,000 их мянган ертөнцийг 7 зүйл эрдэнсээр дүүргэж өглөг буянд зориулснаас хэн нэгэн энэ судраас адаглаад 4 үгийн холбоог сэтгэлдээ тунгааж бусдад үнэн утгаар нь зааж чадвал өмнөхөөс тоолж хэмжишгүй олон дахин үлэмж буйны хураамаа. Учир нь дээдийн дээд гэгэрэл үүнээс л үүсэх тул ялж төгссөн бурхад ч түүнээс л мэдлэх бүлгөө. Бод мөрийн урсгалд орогч, эргэн ирэгч, эргэлт буцалдгүй одогч, дайсныг дарагч, төгс гэгэрэгч хинч бай, би урсгалд оров, би эргэн ирэх төвшөнд хүрв, би дайсныг дарагч болов, би төгс гэгэрв гэсэн төсөөлөлд автвал тэр бүхэн бие гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодгаал гэгч үзэл болоо. Тиймийн учир бод сэтгэлтнүүд юунд ч оршилгүйгээр сэтгэгдүүн. Дүрс дуу үнэр амт хүрэлцгүй оногдохын алинд ч оршилгүй сэтгэгдүүн. Энэхүү судрын нэр бол бэлгийн чандад хүрхгүй болоо. Хүрэх зүйл үгүй тул бэлгийн чандад хүрэх хэмээвэ. Хэн нэгэн ганга мөрний тусал хумхийн тоогоор амбие буянд золиословч энэхүү судраас адаглаад 4 үгийн холбоог сэтгэлдээ тунгааж бусдад үнэн утгаар нь ойлгуулан зааж сургаас тэр түүнээс тоошгүй хэмжишгүй олон дахин буян болох учиртай. Тийм айлтхад эрхэм хүндэт сууадий номын сүрсүлдэнд бишрэн хайлж урсах нулимсаарчаад өтсөн нь хамаг бурхтын айлдсан энэ судар үлэмж гайхамшигтайжгоо. Би ухаан орсон цагаас ийм гайхамшгийг сонссонгүй. Энэ судрын утганд үнэн ухаарлаар нэвтрэгч хэм бүхэн үлэмжийн хувьзалтан билээ. Би бээр энэ судрыг дээдлэн бишрэгч надад тийм хувьзал алга болоо. Адаг 500-ны цөөн цагт энэ судрыг хүлээн авч уншиж ухаарч дэлгэрүүлэгч тэдэл үлэмж хувь ерөөл төгөлдөр буюу. Учир хэмээвээс тэд бие гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодгаал гэгч төсөөлөлд баригдахгүй болоо. Төгс гэгэрэл гэдэг нь төсөөлөл бүхнээс ангижирсныг л хэлэх амаа. Тийм өчхүү бурхан багш зарлиг болрон. Сууадээ чиний хэлдэг зөв болоо. Энэ судрын утга санаанаас эмээж зочилгүй, энэ дүүрч хөөрөлгүй, хүлээн авахч хэм бүхэн үлэмжийн их хувь золтой болоо. Бэлгийн чандад хүрэх энэ номыг идүүгээ түүнчлэн ажрагч бээр номлож байна.
хожим цаглашгүй олон гэгэрсэдч номлох болно. Сууди Бурхан багш хүлцэнгүй чанд хязгаарт хүрсэн гэдг нь тийм хязгаараас ангижирсан хэмээсэн болоо. Тухайлбал Калингагийн хаан миний үе мөчийг огтжох тэр цагт надад бий гэсэн бодол байгаагүй. Хэрэв тэр цагт надад бий гэсэн бодол төрсөн бол өшөө хорслынч бодол төрөх байсан болоо. Сууди бибээр бэлгээр толдном улирч одсон тэр нэгэн цагт 500 төрлийн тэртээ хүлцэнгүү хэмээх даянч байхад минь надад тийм бодол төрөөгүй болоо. Тийм учир бод сэтгэлд агуу сэтгэлтэн бодол төсөөлөл бүхнээс ангижирч бод хотхийг сэтгэх түн юунд ч оршилгүйгээр сэтгэх түн. Альва оршихуй өөрөө эс оршихуйн учир тэр бүлгөө. Тиймээс л төгс гэгэрэгч бээр юунд ч оршилгүй өглөх хайраа түгэн хэмээн номлодог болоо. Төгс гэгэрэгчэд үнэмлэхүй үннийг түнчлэн сургамаа. Гэгэрлийн тэр сургаал замналд үнэн ч үгүй, худалч үгүй. Үлгэрлвээс харах нүдтэй атлаа хав харанхуйд суугаа хүн юугч үзэхгүй болоо. Хэлбэрт хүлээстэй байдлаар өглөг буйныг сэтгэгч тийм бүлгөө. Гэгээ ургах аваас харах нүдтэй л бол хачин сонныг үзмээ. Хэлбэрийн хүлээснээс ангид өглөг буйныг сэтгэгч тийм бүлгөө. Энэ судрын утга санаа төсөөлшгүй, зүүрлэшгүй ажгуу. Үүнээс үүдэх үр санаа сэтэл савнд багташгүй бөгөөд зөвхөн гэгэрсэн суу бэлэгтэн л толдмоо. Хэн нэгэн ганг мөрний хумхийн тоогоор ам бие өглөө өдөр орой 3 удаа буянд зориулж тийм байдлаар төв түм голд найд олон галавт бие залсноос хэн нэгэн энэ судрыг сонсоод эс орхиос л түүнээс тоошгүй хэмжээшгүй олон дахин буйны хураамаа. Энэ судрыг их хөлгөнд орогч дээд замд дэвшигчдийн тусын тулд түнчлэн ажрагч бээр номлоё. Үүнийг хүлээн авагчид миний бод хотхийг мөрөндөө үүрч гартаа барьсан болоо. Учир юу хэмээвээс дорд зүйлд бишрэгчид энэ судрыг хүлээн авах хувгүй болоо. Хүлээн авч уншиж ухаарах ховтон зовч ч магадгүй юм. Юу хэмээвээс урд төрлөөс уламжилсан тамийн зовлонд унахах тэр нүгэл нь энэ насанд нэрвэн. Гэвч бүү урд төрлийн нүгэл хойд төрлийн там бүгд хоосрон арилж гэгэрлийн хотхыг олё. Сууди бибээр зүүн бэлгээр толдном урд тоошгүй галвын тэртээ дэвангар бурхнаас ч эртийн эрт 84 төг төмөн голд найд бурхад залрах цагт бибээр тэдгээр бурхтыг ямагт баясган хүндэлж дээдлэн тахиж буруу гажууг нэгэхинч эс хийсэн болоо. Гэвч тэр буйн нь хожим ирээдүйн адаг 500 жилийн балар үед энэ хүү судрыг хүлээн авч уншиж ухаарах буйны 101% дөхөж очихгүй хэмжих зүүрлэх жаргагүй бүлгөө. Тийм буйны хэр хэмжээг өгүүлэхэд минь нялхсын ухаан самуурч
сэтгэл нь хямрах болоо. Үнэн ч үгүй, худалч үгүй, тийм болоос төгс гэгэрэгч бээр оршихуй, юмс бүгд Бурхны ном гэж айлдъё. Оршихуй юмс гэдэг нь тэр бүгд эс оршихуйтай учир тийм өгүүлмэ. Юм бүхэн хоосон чанартай, би гихч зүйл үгүй хэмээн суслан бисрэгч түүнийг төгс гэгэрэгч бээр агуу бод сэтгэлтэн хэмээн нэрийднэ. Суваади ганг мөрний хумхийн тоогоор ганг мөрөн бий болбол тэр бүх мөрний хумхийн тоогоор ертөнцийн орон бий болоход тэнд оршигч бүхий л төрлөختний тус бүрийн сэтгэлийн урсгалыг бий толдох бүлгөө. Учир нь сэтгэлийн урсгал гэгдэг тэр нь хоосон болоо. Хоосон болохоор л түүнийг сэтгэлийн урсгал гэж төгс гэгэрэгч бээр нэрлэдэг болоо. Учир юун гэвэл өнгөрсөн цагийн сэтгэлж баригдахгүй, ирээдүйн цагийн сэтгэлж үзэгдэхгүй, одоо цагийн сэтгэлж хоосон бүлгөө. Бурхны оршихуйч хоосон, амьтны оршихуйч хоосон. Адилгүй мэт үзэгдэвч бие үгүн чанар дор адил буюу. Би гихч баримтлалыг төгс гэгэрэгч бээр үл баримтлах, түүнийг эгэл балчир ухаантнуудал баримталмаа. Хэн нэгэн намайг дүрс болгон үзэж дуу болгон баривал төөрөгдөлд орсон тэд намайг таних чадахгүй болоо. Гэгээн бурхан бээр хоосон чанар хамгийн гивэгч бээр үнэмлэхгүй дүрт. Үнэмлэхгүй үнэн хоосон чанарыг таниагүй бол намайг яаж таних болоо? Суваади их хүлэгний замд орогч бод сэтгэлтэн альва юмсыг эвдэгч буюу өгөөсгөгч гэгч ойлгогч болохгүй болоо. Их хүлэгний замд орогсод юу ч эвдэхгүй, юу ч өгөөсгөхгүй. Энэ судрын бие үгүй, бодгаал үгийн утга санааг хүлцэн ухаарахаас илүү буян хаан байна вэ. Төгс гэгэрэгч бээр хаанаас жирэхгүй, хаашаач бузахгүй болоо. Тиймээс л түүнийг түүнчлэн ажрагч, дайсныг дарагч, төгс гэгэрэгч бурхан хэмээмөө. 3,000 их мянган ертөнцийг хумхийн тоосонд задлан ботолваас тэр хумхийн тоосны тоо хичнээн олон болоо. Гэвч тийм хумхийн тоос олдохгүй учраас төгс гэгэрэгч бээр түүнийг хумхийн тоос хэмээмөө. Хумхийн тоосноос бүтсэн 3,000 их ертөнцийн орон олдохгүй учраас л төгс гэгэрэгч бээр түүнийг 3,000 их мянган ертөнцийн орон хэмээмээ. Тэр бүхнийг бүхэлчилж, бүдүүвчилж баримтлах нь нэр томьёо төдий, тэр нь балчир ухаантны баримтлал бүлгөө. Суваади төгс гэгэрэгчийг би гих үзлийг намалсан гэвэл тэр тийм биш болоо. Хэрв төгс гэгэрэгч бээр би гих үзлийг намалсан аваас тэр нь тийм үзэл үгийн учир намалсан хэрэг болоо. Их хүлгэнд орогч бод сэтгэлтэн энэ мэтчлэн юмс үзэгдлийг ойлгох тун, үзэх тун, бишрэх тун. Юунд ч оршилгүй, авталгүй, сэтгэх тун. Од бүрлзэн, зул, элб, шүүдэр, хөөс, зүүд, гэлба, үйл мэд хуран үүссэн бүхнийг
тэгж үзэгтэн. Бурхан багшийг ийхүү сургаал айлтгад эрхэм хүндэт сууадий болон бод сэтгэлтэн олон шавнаар тэргүүлэн тэнгэр хүмүүн асуурын гандирсын ертөнц даяар даган баясаж Бурхан багшийн сургаалыг бишрэн магтваа.